Итгэлийн ахын дүүс та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийн үгийн цаг эхлэж байна. Хамтдаа бүгдөө залбирцгаая. Хайртай их эзэн бурхан минь, тэгээ өнөөдөр өөрийнхөө үгээр та биднийг замчлан удирдах чиглүүлж өгөөрэй. Эзэн минь бид таны үгийг ойлгож, ухаарч, бас хүлээн авч хэрэгжүүлж, үр жимсийг нь ургуулж амьдрахад минь та бидэнд тусалж өгөөрэй. Эзэн бурхан минь тань талархаж байна. Алдар магтаалыг танд өргөн эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. Хамтдаа бүгдөө номлогчийн ус намын 3 дугаар бүлгийн 11-р эшлэгийг уншицгаая. Бүх юмсыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Хэдийгээр хүн Бурханы үлддэг ажлыг эхнээс нь эцэг хүртэл ойлгодоггүй ч гэсэн тэрээр хүмүүний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ гэсэн байна. За өнөөдрийн номлогчийн үгсийн энэ хэсгээр дамжуулаад бүгдөө цаг хугацаанд нь сайхнаар бүтээгч Бурхан гэсэн сэдвээр бүгдөө хамтдаа суралццгаая. За энэ үгийг 3 хэсэгт хувааж хамтдаа үзье. За эхнийх нь болохоор Бурхан бүхнийг зөв цагт сайхнаар бүтээсэн. Тэгэхээр Бурханы цаг хугацаа гэж энэ орчлон ертөнцид байдаг гэсэн. Бид заримдаа өөрийнхөө бүх зүйлийг хурдан болгохыг, хурдан бүтээхийг хурдан шийдэхийг хүсэж байдаг. Гэхдээ өөрөө бол агуу тэр тэнгэрлэг хүчний өмнө бид өнөөдөр мөхөсдөх тийм цаг хугацаа бидний амьдралд ирдэг. Яагаад гэвэл агуу хүчин буюу тэнгэрлэг бүтээгч агуу нэгэн маань өөрийнхөө цаг хугацаанд тэр өөрийнхөө зөв цагт бүгдийг тэр бас яг бүтээж бас яг бий болгодгийг бичээс бидэнд сануулж байна. За өнөөдөр уншсан хэсэг дээр тэр тухайн цагт нь сайнаар бүтээсэн гэж хэлсэн байна. За тухайн цагт гэдэг энэ үг бол одоо еврей их бичвэр дээрээ одоо биато гэсэн үг байгаа. За биато гэсэн энэ үг нь болохоор түүний цаг хугацаанд гэсэн одоо урдчлан төлөвлөгдсөн төгс цаг хугацаа гэсэн ойлголтыг одоо илэрхийлж байгаа. Тийм учраас энэ нь хүний хүслийн дагуу биш ээ. Хүний боддог цаг хугацааны дагуу биш. Энэ нь өөрөө бол Бурханы төгс цагийн дагуу бүх зүйл болдгийг хэлж байгаа. За тэгэхээр Бурхан орчлон ертөнцийн бүх зүйлсийг үйл явдлыг төгс цагтаа буюу өөрийнхөө цаг хугацаанд удирддаг учраас заримдаа бидний амьдралд ирж байгаа зовлон шаналлыг бид нар ойлгодоггүй ч гэсэн Бурханы нүдэнд тэр нь бүгдөө уялдаа холбоотой одоо нэгт утга учиртай зүйл юм аа. Мөн тухайн цагт нь сайхнаар бүтээсэн гэдэг. За сайхнаар бүтээсэн буюу сайхнаар гэсэн энэ үг маань еврейгээр болохоор яфе гэсэн одоо үг байгаа. За яфе гэсэн үг маань болохоор үзэсгэлэнтэй, зохистой гэсэн үг. Тэгэхээр Бурхан өөрийнхөө цаг хугацаанд үзэсгэлэнтэй бөгөөд зохистойгоор Бурхан бүгдийг бүтээснийг илэрхийлж байгаа. Энэ нь зөвхөн гадаад сайн сайхны тухай биш. Харин утга учирын тухай, зохистой байдлын тухай, цэвэр төгс байдлын тухай гүн санааг илэрхийлж идэг гэсэн. Тэгэхээр амьдралд бүх зүйл яг бидний хүснээр минь биш. Эсвэл яг одоо болохгүй байгаа мэт байгаа боловч Бурханы цаг хугацаанд төгс Бурханы цаг хугацаанд утга учиртай, Бурханы цаг хугацаанд цэвэр одоо байдлаар эдгээрүүд нь одоо бүтээгдэж бидний амьдралд ирж идэг. Тэгэхээр бидний амьдралд тохиолдог сайн муу бүх зүйлд одоо тодорхой зорилго одоо байгаа гэсэн. Энэ зорилго нь тухайн үед бүрэн ойлгогдохгүй байгаа ч гэсэн одоо цаашдаа маань бидний амьдралын зам мөрт энэ бүх зүйл маань тодорхой болж бас бидэнд харуулж бидэнд илэрхийлэгддэг. Хоёрт нь болохоор хүний зүрхэнд үрд мөнхийг суулгасан гэж хэлсэн. За үрд мөнхийг гэсэн энэ үг нь болохоор еврей хэлний их одоо бичвэрт болохоор хаолам гэсэн одоо үгийг илэрхийлж байгаа. Үгээр илэрхийлсэн байна. За хаолам нь болохоор ертөнц болон мөнхийн оршихуй гэсэн давхар утга санааг илэрхийлж байдаг. Тэгэхээр энийг бас бид нар хоёр утгаараас бид нар ойлгох боломжтой гэсэн. Тэгэхээр Бурхан өөрийнхөө бүтээсэн ертөнц болон мөнхийн оршихуйг хүний зүрх сэтгэлд нь суулгасан гэсэн одоо гэж ойлгож байна бид нар. За тиймээс хүний оюун ухаан бүхэлдээ ертөнцээр төвлөрдөг. Бурхан ертөнцийг хүний оюун ухаан суулгасан учраас хүний бодож байгаа бүх зүйлс нь одоо яг энэ ертөнцид одоо төвлөрж байгаа гэсэн. За энэ нь одоогийн ертөнц болон өнгөрсөн ертөнц, эх ертөнцийн тухай. Өнгөрсөнд болсон зүйлсийг хүмүүс сонирхож байдаг. Одоо болж байгаа зүйлсүүдийг хүмүүс сонирхож байдаг. Ирээдүйд болох зүйлсийг бас өнөөдөр хүмүүс сонирхож таамаглаж бас хайж илэрхийлж байдаг. Тийм учраас энэ нь хүний оюун ухаан энэ ертөнцтэй төвлөрдөг учраас хичнээн ихийг дотроо бодож, төлөвлөж, эсвэл судалж, харлаач гэсэн Тэнгэрийн тухай. За мөн сүнслэг ертөнцийн тухай юу ч бас бодох чадваргүй юмаа гэдгийг бидэнд одоо сануулж байгаа.
За ертөнцид оршиж хүний оюун ухаан нь ертөнц дотроо л огтдог учраас ертөнцөөс гадуурх юмыг бодож төсөөлдөгч бүрэн ойлгох ямар ч боломжгүй юм аа. За хүний мэдлэг ойлголт нь хязгаарлагдмал учраас бүх зүйлийг тайлбарлаж удирдах гэж оролдох нь утга учиргүй зүйл юм аа. Бурхны агуу их төлөвлөгөө хүн өөрийнхөө тархинд багтаах ямар ч боломжгүй гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч харин бид нар зүгээр түүний өмнө бууж өгөх хэрэгтэй. За гуравт нь болохоор тэгвэл бид түүний төлөвлөгөөг бүрэн ойлгох ямар ч чадваргүй гэсэн. Яагаад гэвэл тэр мөнхийн бурхан түүний агуу оршихуй бол тийм ээ зөвхөн энэ ертөнцөөр хязгаарлагдахгүй. Тэр өөрөө бол бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн тэр сүнслэг ертөнцийг бүтээгч бөгөөд тэр газартаа оршигч тийм ээ тэр агуу сүнслэг хүчин болоод бидний итгэдэг бурхан эзэн. Тийм учраас яадаг вэ бид нар түүнийг бүрэн ойлгох боломжгүй. Хэдийгээр хүн бурханы үйлцэн ажлыг эхнээс нь эцэг нь хүртэл ойлгодоггүй ч гэж тийм одоо бичээс дээр хэлсэн байна. За хүн оюун ухаанаараа хязгаарлагдмал. Бидний ирээдүйн мэддэг бурхан харин бидний амьдралыг бүхэлд нь удирдан жолоодож хөтлөн дагуулж идэг байгаа. Тийм учраас таны амьдралыг бүхэлд нь төлөвлөсөн, бүхэл зургаар нь таны амьдралыг зурсан тэр гайхамшигтай бурхан эзэн рүү та итгэлээ зориулж, өөрийнхөө амьдралыг зориулж, түүнд бас тэ итгэж, түүний зүрх сэтгэлдээ хүлээж аваасаа гэж таныг уриалан ятгахж байна. Бид амьдралын нэг л мөчийг л бид нар хардаг бол бурхан бүхэл бүтнээр нь бидний амьдралыг харж байдаг. За тэгэхээр бид нар бурханыг ямар ч тийм ээ өөрийнхөө бодлоор ойлгох боломжгүй боловч харин яг бурхан тухайн цагтаа нэгүслээрээ бидэнд өөрийгөө ойлгуулах боломжуудыг бий болгож өгсөн байна. Бурхан энэ ертөнцид бидэнд өөрийгөө ойлгуулах хамгийн тэр гайхамшигтай шилдэг арга бол Есүс Христийг тэр бидэнд илгээснээр Есүс Христ Бурханы илчилийг бидэнд ойлгуулж, Бурханыг бидэнд бүрэн таниулж илэрхийлж өгсөн юм аа. Тийм учраас өнөөдөр ч гэсэн Есүс Христээр дамжуулан бас ариун сүнсний оролцоотойгоор бид нэр илчил болгоныг хүлээж авахдаа энэ илчилүүд бидний амьдралд нээгдснээр бид агуу тэр Бурханыг таньж мэдэх тэр боломж бидний амьдралд нээгдчихэдэг. Тийм үн түүгээр дамжуулан бас бид нар өөрсдийнхөө амьдрал дахь Бурханы төлөвлөгөө зорилгыг бас бид нар алхамаар ойлгож ухаарч үүнийг итгэлтэйгээр баяр хөөртэйгээр дагах тэр боломж бидний амьдралд бий болж идэг юм аа. За Исая намын 55 дугаар бүлгийн 8-9 дугаар эшлэгийг уншаад өнөөдрийнхөө үгийн цагийг дуусгая. Учир нь миний бодол та нарын бодол шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас өөр, бодол минь та нарын бодлоос өндөр гэж эзэн айлдаж байна гэж хэлсэн байна. Хэдий Бурханы бодол нь тийм агуу, өндөр хязгааргүй хол бидний боддог зүйлс түүний хажууд асар өчүүхэн жижиг хэдий ч харин агуу бурхан эзэн бидэнд өөрийгөө илчилсээр байдаг нь ямар ёроолтой вэ? Өнөөдрийнхөө энэ цагийг бүгд эзэн бурхандаа даатхан залбираад хамтдаа дуусгацгаая. Их эзэн бурхан минь танд баярлалаа. Тэгээд бид энэ гайхамшигтай цагийг танд өргөж байна. Өнөөдөр та үгээрээ дамжуулан та бидэнд өөрийнхөө агуу мөн чанарыг, хязгааргүй мөн чанарыг илчилж өгсөн танд талархаж байна эзэн минь. Эзэн минь та өнөөдөр биднийг энэ ертөнцид бүтээсэн бас бидний амьдралд үнэхээр амьдралын эхнээс нь төгсгөл хүртэл хамгийн гайхамшигтайгаар зураглан бүтээсэн зураач нь урлагч нь та билээ эзэн минь. Бид өнөөдөр энэхүү зураглалын өчүүхэн хэсгийг нь бид нар хардаг боловч бурхан эзэн минь та бидний амьдрал бүхий л зургаар нь бидний амьдралыг харж төлөвлөж удирдан чиглүүлдэг. Тэгвэл мөн та бас өөрийнхөө гайхамшигтай нэгүслэр өдөр тутам бас бидэнд алхамаар энэ утсыг илчилж бас бидэнд илэрхийлж өгч танда баярлалаа. Бидний эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен.